Сайн уу 6823 байна. Бичлэг үзгээс өмнө лайк болон subscribe дараад хогоосгоорой. За бичлэг рүү орцгоё. За би ингээ ойр ойрхон бичлэг хийгээд тахаар амар гоё юм та нарт. Гоё яагаад би нүуний амар баяртай байгаа байхгүй юу асуулаар гэхээр би 8 сарын 22-нд буюу одоогоос за өнөөдөр чи 8 сарын 20 гэхээр чинь за нэг 2 хоногийн дараа тэмцээндээ байхгүй юу. Тэгээд зүгээр тэмцээтэй. Тэгээд тийм болохоор жоохон баярхаад ч байгаа юм уу мэдгүй нэг амар санагдаад байгаа юм да. Тэгэл амар бэлэг амар хутурдан ойр хойрхон оруулаад байгаа ч юу. Жүү заяа. За одоо биштэй. What's in my bag 3 хийх чинь. Хамгийн анх бол би хичээлийн зүхийг bag ингээд unboxing хийсэн. Unboxing хийж ингээд задлан хийсэн гэх юм уу. Задлаа ингээд таанарт харуулсан. Тэгээд хоёр дахь нь болохоор хөдөө авахд авч явдаг. Хамгийн хэрэгтэй зүйлүүд авч явдаг. Тэр юмнуудыг харуулсан. Тэгээд одоо гурав дахь буюу гимнастикийн цүхээ харуулъя. Энэ бас амар түүхтэй цүх зөө. За би цээжвчтэй байна. Яг гимнастик би 5 гэж гимнастикт харсан. Одоо штэ 8:40 болж 9 болж байна. Одоо бид нар унтгаал хийчих та. За одоо guys энэ шүүгэн дотроо би хийсэн байхгүй юу ингээд за байна штэ. Сахамраарай. Тоглосон юм аа. За тэгээд артлын background маань зүгээр аавж өрөвчтэй явуулах юу. Тэгээд одоо энэ зүгээ танаас танилцуулъя. Тэгээд энэ дотор бас амар гоё юмнууд байгаа. Үнэхээр гоё юм байгаа. Гэтэ яг хуу оруулаагүй нэг хэд юмнууд байгаа. Тэрийг бүр дараа нь бүр амар бүрэн гүйц бүх юм авч явдаг үедээ яг таснаас харуулъя заа юу. За одоо хичээл орох гэж байгаа учраас би юм бэлдэж амтцсан. Тэгээд энэ нь болохоор хятадаас таgiалж байгаа. Тэгээд бас unboxing хийдэг. Бичлэг бас ойрхон орно гэсэн үг ээ. За. Тэгээд бас нэг юм ярьж үгүй зав. Эхлээд. Би ихтэй ингээд 8 сарын 23-нд шүд авахлахаар болсон байхгүй юу. Тэгээд шүд маань ингээд шүд авахлахаар жоох амар сайд байсан байхгүй. Сайд. Хэсгээ хугацаанд сайд байсан байхгүй юу. Тэгсэн чинь миний шүд аимшигтай бүр үнэхээр аимшигтай. Үнэхээр бүр яг унах гад яг ингээ унах юм шатанд орсон. Гэт ингээ бижси. Тэгэхээр би газ 0 ороод тэгээд унаалцсан амар гүдээсэн би бүр амар баяртайсан. Тэгсээ жоохон өвдсөн нэмээ сүүн шүд шүү заяа. Яцсан шүд биш шүү. За тийм байна. За тэгээд ер нь бол түүх мөх амар хийнэ. Өнөөдрийн бичлэг бол зүгээр түүхэн бичлэг дээ. Бараг бахан түүхээ ярьдаг бичлэг гээд доор бичиж зөө. I love New York. Нью-Йорк гэж юм мэдгүй. За би ястаа мэддүү шүү заяа. За мэдээч энэ цүнхийг би болохоор яг хамгийн анхны тэмцээн буюу яг миний өмнөх одоо энэ тэмцээнээс яг өмнөх тэмцээн нь байхгүй юу. Тэгээд би одоо хоёр дахь тэмцээн хийх гэж байгаа. Тэгээд яг гэдэг нэгдүгээр тэмцээндээ би ингээд 3 дугаар байранд орсон байхгүй юу. За. Тэгээд ингэсэн байгаа. Тэгээд Бэти. За одоо миний тэмцээн дээр ингээ бэлгэнд 3 дугаар байранд орсон ингээ бэлэг ингээ зүг авсан байгаа. Бутан бүр май мэлт цолтой авсан. Би бол нэг юм өөртөө таарсныг л авсан л та. Тэгээ энэ уяа шүү. Өнөөдөр бид гимнастикийнхаа ямар салбар лээ? Чухаг хоёрын салбар дээр нь очиод
бүр ингээ амар сайн мэлтэй. Би 17 та бүжгээ бэлдсэн заяа тий. Тийм. Тэгээд за хамгийн ихэнд ус байх хэвээр даанч би өнөөдөр амар цангаснаас болоод усаа дуусгацсан. Ингээ Bonaco-ийн ус байсан юм аа. Одоо маргаашийн дотор ус хийж авч явна. Гэтэ уг нь бол өнөөдөр бол амар шинэ ус байсан баг. Шинэ яг дэлгүүрээс авсан юм зий. Тэгээ одоо бол тэр ус хийн маргааш. Тэгээд одоо бол ингэж харагдана миний. За амийнхын хурцас гимнастик яг юм хурцас. За энэ бол эртүүд энэ жоохон багтдаг тэгтэй зүгээр шүү. Яг ингээд сунгадаг. Ийм эртүүд байгаа энэ дээр иймтэй. Хөөе би чи энэ уларчлаа. Амар жижиг ордсон. За ийм байна уу? Ийм эртүүд энийг би болохоор яг туслан явахдаа авч исэн. Ханас вэ гэж юу? Натураас. Нэг гэрийн чийдэг натур. Натураас та мэдхгүй л ахалтай тий. За мэдхгүй. Энэ болохоор ийм зүйтэй бодолго. Гэтэ би бодолго амар өөр хосолдог. Гэтэ энэ удаа энэ бодолго угаагаар ашиглаж байгаа л да. Хөө би сайн. Ногоорлогоо гурав холцлоо. Зүсмэн за тэр ч энийг биш үү би хаанаас авч ирсэн гэж. За эндээс л харж байгаа. Teddy Kids. Энэ яадаг брэнд гэхээр ер нь бол би энийг бол хаянаас авч ирсэн. Хаянаас авч ирсэн бодолгүй зөндөө байгаа надад. За юм байна. За дараач одоо нэг 2-3 л хувцас байна да. Энэ болохоор жишг. Ийм жишг. За. Ингээд ийм жишг. Тавьчих. За одоо энэ болохоор миний кобол. За би сая юм хийж ирлээ. За тэгээ юундаа зогслоо. За бич. За кобол нэг төр зогсон ингээд ингэж хөөхөстэй ди. Бэлээ. Ингэж хөл шүрэн ундаггүйсэн. Шүрэн сувдна. Та мэдгүй. Шүрэн ундаггүй. Дээр ийм мэдгүй. За энэ бол миний коболник. Энэ коболник энэ гоё өнгөтэй байна. Гэтэ би ийм янган өнгө дуртай. Гэтэ багш амар өнгөлөг болохоор сонгож өгсөн. Ийм артлын болохоор ийм. Гэхдээ миний өмнөх коболник 1000 шүртээсэн зав. За. Миний өмнөх коболникээс арай л сайн. Нөх нь улаангтайсэн. Хэрвээ миний өмнөх коболник хармаар байвал шортноос айгаад үтээрээ заяа. Арттай. За. Тэгээд одоо энэ хэрэглэлүүд байгаа. За манайд миний хэрэглэл авчих л та. За нэг нь алс энээр үсэрдэг. Энэгээр бас тэмцээндээ орд болно хэвлэлтэй ордог. Сэн бөгөөд нүгээр тэмцээнд ордог. Бэлтгэл хийдэг гэсэн үг. За тэгээд өөрчн ийм ирсэн байгаа. Яг тань би ийм ирсэн. Бич. За ийм ирсэн байт юм аа надад. За тэгээд өөрөө юу байдаггүй гэхээр биш. Өн бөмбөг яхаа. Гэтэ
Би танаас тэгэхээр Куболник өмсөж үзүүлье. Ямар гидийн харуулъя. За юу. Гэтэ энийг өөрхөн болдог намайг. За би танаас харуулъя. За баяр таа. За одоо би дахаар өмссөн. Яг өмсдөг харуулъя. Амар бариулах. Өсгөд жоох хэцүү нэг таргалцааны палаж өмсгөр ямар муухай өмсөгддөг шүү дээ. Их тэрэн шиг санагдаж байгаа. Хатад тэгвэл энэ үснэ. За харуулах уу. За. Ой. За. Ингэж би тэнцэнд орно. Энэ шалдаа гэдэг шиний тоор бандаж. За, тэч Куболник байна. Ингээм хөр бас. Өнгөлөг гайс би өндөр дээр ингээд асуулаа хийвэн. За ийм л энэ. Тэгэд одоо нэг тайлах гэж бас л нэг юм болно доо. Ой цээж үчтэй л гэж. Энд ихтэй ээл амар бэрүүд. Тэгтэл гайгүй. Гоёлын юм уу? Дээ миний үүрдих биш зүгээр дүр зураг гэж байгаа багш. Тэр үүрдих байсан бол 200 мянга 500 мянга ба юм. Өмнөх Куболник хийлгэсэн баггүй. Хийлгэхэд л зүгээр 300 мянга тусаад аваа явчихтий. Амар хастай. Үнэхээр аимшигтай үнэтэй энэ нэг 1000 ята болохоор тийж байгаа юм болов сайн мэдэхгүй байна. Энэ аль ер нь миний бодлоор 250 мэ байх гэж би бодож байна. Тэгэж дагавар өмд өмсгдгий байж. Би чам харалдаг. Андо яж мемо гэж. Ингээд дүүгээ явуулахгүй. Баги алуур бага. За тэгээд имэйл хандаа тэгээд би танаас жоох мэжаа бүжиг харуулъя. За миний хэрэглүүд л ийм л байна. Тэгээд цэцэг навцтай ийм Куболниктэй байгаа. Тэгээд энэ бол өөрдийнх биш гэдэг би танаас харуулъя. Тиймээс Куболник гэж мэдчихэл хааллаа л та. Энэ нэг Куболник гэхээс илүү нэг усан бассейны гоёлын гимнастикийн гоёлын утас гэхэд болно. Тэмцээд ордог утас гэхэд бол болно. Тэгээд ингэж яагаад тэгээд их үж болдог. Ихүн тэгээд энийг угаавал тэгэл байхгүй. Тэгээд гараараа угаавал арай илүү хэлбэр юм да. Монгол юм сэгсрэгдээд ингээд шүрэн байхгүй ч юм уу. Тэгэхээр хамгийн гол юм шүр учраас тэр ингээд гэдэг муухай атмонод юмшлээ ноцтой нэ. Усал байхгүй гойлоолах л та тэгээд амар сайн бэлдсэн болохоо амар хүлэрсэн болох. Байхгүй болчихж байгаа байхгүй байхгүй. Босоо юмника. За. Тийм ээ. Тэгээд хэрвээ ер нь та нар хэлэх юм бол гимнастик дээр орох байгаа бол юм амар ийм тууштай байх хэрэгтэй. Тэгээд нэг өдөр тасчихмаар үнэхээр амар шигтэй. Нэг өдөр тасна ч юм уу за мэдгүй чулуу авах юм бол
ингээд хөлгөө марцчихна гэсэн үг. Тэгээд ер нь бол аимшигтай буцуул болж өнгөр нэг өдөр таслаа. Бүр ганцхан бүр 24 цаг. Окей, guys. Тэмцээн болох гэж байгаа үед бол үнэхээр нарийн явна. Тийм болохоор хэрвээ тэмцээнгүй байсан бол зүгээр ийм амар яасан ч болдог. Тэмцээнгүй хэлээ. Зүгээр хэрвээ тэмцээг байх юм бол зүгээр халаалт малаалтай хичээл тэгэл жоохон хүн тасгаал хийгээл тэгэл нэг жоохон хүүхдүүдтэй шаатмаа тусаж явж байгаа л тэгэл шаат гэдэг нь одоо ингээд давхар алхаа ингээ мойр гүйж байгаа юм шиг хөнгөтлээ ингээд одоо ингэж газар ингэ тулангуудлаа ингээд үсрхийлж байгаа бэ сонгодог баг суугч биш ингээ бэ үсэр гэсэн баг за юм тийм ээ тэгээд энэ бол аимшигтай их хөвгдөл тал мэдрэхгүй үнэхээр nice яг гимнастик уран угталт хийдэг хүн бол тэгэхээр easy гэхдээ тэмцээнд орохтаа зүгээр амар сандардаг. Гэтэ сандрах бол хэрэггүй заяа. За тийм ээ. Тэгэд энэ бол бахад blind box хийсэн ш та нар харсан уу өчигдөр би хийсэн ш. Пиццаны blind box. Би ханхраатай байхгүй юм. Нэгээрээ тэгээд тийм болохоор ингээд ханхраа гайхуулах гэдэг юм ээ. Мат энэ Мата манату дэр хоргот камилаад байна. За тийм бай. Тэгээд энэ чаал бид аим сүүл нэг томор өмөрөнд амар засвар хийсэн байхгүй. Тэгээд өмнө нь бол бид нар зүгээр нэг ортой байсан юм аа. Зүгээр нэг одоо ийм орон штэ. Тэгээд дээрээ шүгтэй ийм дөрвөн таслага шүгтэй. Тэгээд доороо нэг ингээд татангууд орг гарч ирдэг. Тийм арта байсан. Хоёр ор гэсэн үг баг. Тэгээд тийм ортой байцаад бүгдээр тустай ортой болох гээд тэгээд манай ийм хоёр ширхэг анаа маань хийлээд ортой болсон. Ингээ би жоохон гуйсгаар ингээл бүр амар шигтэй бүр тэр ганцаардлын амар эмоцтой байгаад байсан. Нэг шөнө үйлж малгарч юм шиг. Тэгэл ортой болсон. Ортой тэр миний орыг биш тий. Аав ээж хийсэн. Яг тань итгэхгүй чи мандуулаа манай аав ээж барилгын хүн баггүй юу? Хоёлаа. Манай ээж барилгын инженер. Аав болохоор зүгээр барилгач. Гэтэ нэг газар ажилладаг. Яа. Хэрвээ миний гимнастикт бүртгүүлмээр байвал одоо эсэлт авч эхэлж байгаа болохоор энэ бол тацралтгүй эсэлт авдаг гэх юм уу? Сайн мэдэхгүй байна. Яг тэр үед эхэлж байгаа болохоор та нар гламаур гэдэг юм гимнастик студид орж болно. Би бол мөнгөн завьягийн салбарт идэг. Тэгээд King Tower-ны салбар гэж байгаа. Чухаг 2 салбар гэж байгаа. King Tower-т 2 салбар байгаа. Нэг нь амар жижигхэн талбайтай, нөгөөх нь бүр амар нүсэр том тэмцээний бараг зааш шиг. Тэмцээн болно шүү дээ. Тэнгүүд амар том юм дөрвөлжин байдаг та. Яг тэр шиг том гимнастикийн юм за энэ олон хүүхдэд авахгүй King Tower. Танартай хэдэн насч байж болно? 16, 17 ч байж болно. Хит 21 гэж байна. Ямартай тийм байна. Тэгээд би болохоор мөнгөн завьягийн салбарт идэв болохоор та нар мөнгөн завьяд орох уу эсвэл King Tower-т орох уу? Тийм л энэ да. За тэгээд ер нь бол миний хоосон цүгтээ болчлоо заяа. Тэгэхээр одоо бэлэн өндөрлөөд бабай хийцгээе. За баяртай.